Энэ Монгол банк гэдэг байгууллага баталсан актаа одоо ямар ч субъектыг хянуулахгүй тийм орчин нөхцөл рүү явж байна. Шүүгч оролцож хянж чадахгүй, хуульчуудтай тэрийг яамч хянж чадахгүй, нийтээр дагаж мөрдөх болон тусгайлсан эрхийн субъектийн эрхийг хүндсэн тохиолдолд эдний актыг хинч хүчингүй болгох ийм боломжгүй нөхцөл байдал руу явчих гээд байна л да. Тэгэхээр энэ 3-4-т орж байгаа захиргааны ерөнхий хуулийн 3-4-т орж байгаа тэр зүйлийг тодруулах хэрэгтэй байна. 64-ийн 3, 65-ийн 1, 66 дугаар зүйл заасан журам үйлчлэхгүй гэж байгаа юм. Тэгээ Монгол банк одоо хэнд хянагдах уу? Үндсэн хуулийн их хурлын тогтоолыг бол шүүх хяндаг, үндсэн хуулийн цэц хяндаг гэдэг шиг танайх бол одоо үндсэн хуулийн цэцч хянахгүй. Захиргааны иргэн шүүгч юуг хянж чадахгүй нэг юм руу явчих гээд байна л да. Энийний оруулсан санаа нь ямар учиртай ийм зохицуулалт хийх гээд байгаа юм бэ? Хоёрдугаар микрофон. За, Монгол банкны хууль эрх зүйн газрын захирал Ганбат Ордноос төшөөний асуултанд хариулъя. Энэ дээр захиргааны одоо эрхийн акт, хэн хэмжээд тогтоож байгаа эрхийн акт Монгол банкнаас гарч байгаа. За, энийг бол одоо яг өнөөдрийн нөхцөлд бол зарим эрхийн акт нь бол улсын одоо бүртгэлд хууль зүйн төсөөдрийн яамны улсын бүртгэлд бүртгэгдээд явж байгаа юм. Тэгэхээр энэ чиглэл дээр валютын сангаас, олон улсын валютын сангаас ямар зөвлөмж өгж байгаа вэ гэхээр энэ төв банкны хараа тус байдал гэдэг юм чинь алдагдаад байна. За энэ хүрээнд бол нийтлэг одоо гадна тийшээ чиглэсэн ийм одоо гарч байгаа захиргааны эрхийн актууд дээр бол танах улсын бүртгэл гэдэг энэ нэгдсэн тогтолцоонд бол бүртгүүлж болно. Гагцхүү тэрийг одоо хууль зүйн дотоод хэргийн яам буюу одоо засгийн газраас хянаад байдаг нь бол энэ асуудал гаргаж байна гэдэг ийм зөвлөмжийг өгсөн юм аа. Тэгээд энэ зөвлөмжийн дагуу бол биднээс төв банкны тухай хуулийн төсөлтөд дагуулдуулаад энэ захиргааны ерөнхий хуульд нэмэлт оруулах юм хуулийн төслийг бол оруулж ирж байгаа. Тэгэхээр энэ дээр бол яг зөвхөн биднээс өнөөдөр улсын их хурл руу өргөн бариад ингээд явж байгаа хуулийн төслүүдээ яг ийм агуулгаар ийм зохицуулалтаар өргөн барьж байгаа гэдгээ бол цаашаа олон улсын валютын санд бол биднээс мэдэгдээд ингээд наашаа орж ирж байгаа ийм л юм байгаа. Тэгээ энийг одоо та бүхэн бас одоо хэлж шийдвэрлэж өгөөч гэж хүсэж байна. За нэмд орж гişөө.